За миний хувьд бол Монгол улсын 21 аймгийн төвд үзэлд нь очсон. Энэ эмийн ургам судалгааны 8 том экспедицэд оролцож байсан. Эхний дөрөвт нь бол дандаа оргол мэддэг том улсууд залуу байхдаа тэднийг дагалдаж эм сурахын тулд явж байлаа. 5 дахь 6 дахаас нь эхлээд одоо ер нь голцоо удирдсан шүү. Монгол Алтай нуруунаас эхлээд Хангай нуруу, Хинтийн нуруу, Хан хөхийн нуруу, хордол сардаг. Тэгээ Монголын одоо том нуурууд, тэгээ том голууд, одоо ургамал хаана гоё ургамлууд ургадаг. Тэр газруудаар бүгдээрнгээр нь одоо явж судалгаа хийж ирсэн. Эннийхээ үр дүнгээр бол Монголд бол 118 авгийн 469 төрлийн 1103 зүйлийн эмийн ургамал одоо хэрэгэлдэг юм байна гэдгийг бас судалд тогтоосон байгаа. Цэцэг алгалтсан байгальд явхад тэрийн шиг сайхан мэдрэмж ирдэг байхгүй. Тэгээ эмийн ургамлыг одоо бид нэр оюутнууд ингээд заагаад 100 гарын метр ингээд яваад ингээд нэрлэхэд 70-80 зүйлийг нэрлэдэг байхгүй юу. Өвөг дээд цэмэн үлдээсэн газар шороо гэдэг бол асар их баялагтай. Дээрээ ч их баялагтай, доороо ч их баялагтай. Одоо ийм л сайхан нутагт бид төрсөн. Монгол улсын хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн гишүүн, Америкийн нэгдсэн улсын мал эмнэлгийн эм судлалын шинжлэх ухааны академийн гишүүн, Оросын холбооны улсын Бурят улсын хөдөө аж ахуйн академийн хүндэт профессор, Монгол улсын зөвлөх малын эхэмч, шинжлэх ухааны доктор профессор, малын эмийн ургамлын судлаач, бодлого судлалын төвийн зөвлөх, шинжлэх ухааны гавьяад зүтгэлтэн Цагааны Володя. Би бол Дундгой аймгийн Эрдэнэлээ сумын тэнглэг баг явуул хүн байгаа юм. Тэгээ манай аав бол Лувсангийн цагаан гээд. За Үрхангай аймгийн Баян дээр сумын гаралтай. Манай ээж бол Дамдинсрынгийн цагаан гээд яг Дундгой аймгийн Эрдэнэлээ сумын гаралтай ийм хоёр сайхан хөгшин байсан. Тэгээ энэ хоёр хөгшнөөс 7 хүүхэд одоо өсгөн бойжуулсан. Тэгээ би дээрээ нэг ахтай нэг эгчтэй 3 дахь хүүхэдэнд доороо 4 дүүтэй. Манай хоёр хөгшин бол хоёулаа малчин улсууд байсан. Манай одоо өвөө аав бол шашны зүтгэлтэн Мааранбх гүрэм ном уншдаг. Жодгортгцэл авсан гэж тийм мундаг хүмүүс их олон шавьтай. За манай ээжийн талаа тэр сайхан сандаг гэдэг энэ удмаас бол одоогор 5 гавьяат төрчээд байна. 6 эрдэмтэн төрчээд байгаа. Ийм одоо бас мундаг удмын хүн байгаа юм. Тэгээ яг аав ээж хоёр маань бол дандаа үг сургаалаар их зөөлөн эвийн аргаар бид нарыг их зөв хүмүүжүүлсэн. За манай ах бол одоо Монгол улсын аварга малчин 1986 онд одоо өртөж байсан. Аймгийн аварга малчнаар бол 4 удаа шалгарч байсан. Аймгийн ашиг шимийн аварга малчнаар 4 удаа. Дундгой Эрдэнэлээ сумандаа бол ашиг шимийн аварга мэд зүрхтэй эднэрийг бараг 20 шахам жил шалгарч байсан. Манай дүүч одоо тэгэл нэг 50 гаруй жил шуу энэ эрдмийн ажил хийж байгаа. Тийм хүнтэй. Тэгээ тэр хугацаанд одоо техникомд ч одоо тэгэл нөөмс уцтайгаар явсан. Их сургуульд ч одоо нөөмс уцтайгаар явсан. Одоо тэгээ хар гэрээсэн одоо тийм хөрөнгө хэрэгтэй, тийм татвар хэрэгтэй гэж ерөөсөн дурсдаг. Тэгээ одоо биеэн дааж одоо хөдөлмөрч эрдмийн ажилд шамтсан тийм хүнтэй. Номын мөр хөөсөн тийм хүнийг одоо улс төр үнэлж одоо тэр үндтэй гавьяат гэдэг цол өгч цол авсанд одоо бид нар ах トゥ төрөл төрөсөд ер нь тэгээ тэнглэг эрдэн далай даяаран одоо баярлсан бахархсан одоо тэгээд аав ээжийн амьд байхад би улсын авар малчин болсон. Тэгэхэд одоо манай аав ээж одоо өчргүй баярлж байсан л да. Тэгээд энэ хүүгэн энэ гавьяат авсан байхад хэрэг байсан бол өчргүй баярлах байсан баг. Гэхдээ одоо дээд тэнгэрээс биднийхэн харж ивэж өршөөж явдаг баха гэдэгт найддаг та.
Нутагта Тэнгэлгийн цагааныхан гэж алдаршсан ажилч хичээнгүй гэр бүлийн үр хүүхдүүд аав ээж өвөг дээдсийнхээ нэрийг өндөрт өргөж явна. 1971 онд Дундгов аймгийн Эрдэнэдалаа сумын дунд сургуулийг төгсөж, аав ээжийнхээ зөвлснөөр малын эмч болохын төлөө Шамдан суралцж, хөдөөж ахуйн техникумыг онц дүнтэй төгсөж байлаа. Дараа нь хөдөөж ахуйн дээд сургуульд малын их эмч мэргэжлэр суралцж байхдаа Эрдэмтэн багш нарынхаа хүсэлтээр сургуульд ахлах лаборантороор ажиллаж байсан гэдэг. Төрлөх сургуулиасаа эхэлсэн ажлын гараа түүнд ээлтэй байж, мал эмнэлгийн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэх их үйлс 20 жил амжилттай үргэлжилж, багш, орлогч декан, тэнхмийн эрхлэгчээр тус ажиллаж байлаа. Эмийн ургамал судлаач болсон, малын ихэмч болсон энэ мэргэжлэрээ бол маш их бахархдаг. Малын ихэмч болоход бол манай тэр яг хөдөөж ахуйн сургуулийн алтан үеийн авраг багш нар биднэрт хичээл заасан. Тэр биологи ухааны дэдэрдэмтэн доцент Ламзуу гэдэл тэгэл наагур нь манай Төмөржин багш гээл мундаг хүн байлаа. Тэгэл манай мал эмнэлгийн сургууль факультет бол тухайн үед бол толгой зөгтөх ус. Эрдэмт дээрэнч, эрдмийн зэрэг хамгаалсан улсаараа хэл чадвар мэдлэгээрээ ч гэсэн гайхуулж исэн. Тийм сайхан улсуудын шеф болсондоо бас их бахархдаг. Оросын холбооны улсын Санкт-Петербург хотын мал эмнэлгийн ухааны улсын академид 1991-ээс 1994 онд суралцж, мал эмнэлгийн ухааны докторийн зэрэг 1997-оос 2000 онд Оросын холбооны улсын Улаан-Үүд хотын хөдөөж ахуйн академийн шинжлэх ухааны докторантурт ичнээгээр амжилттай суралцж, ургамлын гаралтай бэлтгэлүүдийн гастропротектор үйлдэл сэдвт бүтээлээрээ 2002 онд мал эмнэлгийн эм судлалын шинжлэх ухааны докторийн зэргийг амжилттай хамгаалсан юм. Володя маань бол миний ширээн дээр бол 300-aa тооцсон тийм диссертац бэлэн бичээ тавьсан орос хэл дээр. Тэнд бол ингээд үзэхэд бол ерөөс ажиллах юм байхгүй. Ингээд бит хоёр бол бүтээлийн хураангуун дээр бол асуудлуудаа нэлээд сайхан хураангуйлж ингэж бичиж ингэж бит хоёр бол хамтын ажиллагааны хүрээнд бол тэрний докторийн диссертацны зөвлөхөөр бол ажилласан хэрэгэлдэг. Монгол дургадаг эмийн ургамлуудаас бол Бадаан гэж байна, нарийн навчид хөвөнтийн газрын дээрх хэсэг гэж байна. Илдэн ягуушны газрын дээрх хэсгээс бол ингээд бүгдээрээ нийлүүлээд эмийн бодис ялгаж аваад ингээд вергоризамин, вергополин, хаменофилин, хаксакерин гэсэн ийм бэлтгэлүүдийг бол бэлтгэсэн. Эдгээр нь бол манай мал эмнэлгийн хөдөөгийн салбаруудад тодорхой хэмжээгээр нэвтэрч үр дүнгүй өгсөн. Ялангуяа ходоод хамгаалах үйлдэл нь бол зөвхөн мал эмнэлэг төдийгүй хүн эмнэлгийн чиглэлж гэсэн хэрэглэх шинжлэх ухааны технологи үндэслэл болсон учиртай. Доктор профессор Володя бүгд найрамдах Хятад ард улс, Египт, Таиланд зэрэг оронд мэргэжил дээшлүүлж, эрдэм судлалын ажилдаа шамдаж байсан он жилүүдийг давшингүй, цуцалтгүй, нөр их хөдөлмөр гэсэн үгсээр товчхон дүгнэж болно. Тэгээ 2000 оноос бодлого судлалын төвөд гадаадын цэцлөө хэрэгжүүлдэг сайхан байгууллагад 25 дахь жилдээ ажиллаж байна. Тэгээ энэ байгууллагад ажилласандаа бол би бас бахархалтай явдгийн. Маш их боловсрол өндөртэй тийм эрдэмтэн, мэргэжилтэн тийм улсуудаа ажиллаад ахаад нэг их сургууль төгссөний хэрэг мэдлэг боловсрол эзэмссэн. Нөхцөлд энэ бэлчээрийн даач хэтэрсэн гэдэг хамгийн тулгымс асуудал байгаа та бүгд тэр мэдж байгаа. Хамгийн боломжтой мах манай улсад бол байгаа юм. Энийг дэлхийн зах зээлд гаргаж чадах юм бол бас манай малчтын Монгол орны орлого ус нэмэгдэх ийм дүр сургууль ажиглагдж байна. Володя багш маань уул мэргэжил нь бол малын эмч. За бүр нарийн мэргэжил нь бол малын эм судлал тийм ээ. Ургамлын судлал ялангуяа мал ангаах чанартай ийм ховор ургамал судалгааны бас нарийн мэргэжлийн хүн байгаа. Бидний олон төсөл хөтөлбөр бол төр засгийн бодлого тэр ч хууль болоод хэрэгжээд ингээд нэвтрээ явж байгаа. Хамгийн сүүлийн жишээ хэлэхэд энэ малын халдвар төвчнөөс болоод Монгол улс махаа экспортлж чадахгүй байгаа. За энийг шийдэх гарцсан нь бол энэ малчтын бүлгийн төвшөнд малчт маань өөрсдийнхөө тэр бэлчээр дээр янз бүрийн сэжигтэй мал оруулдаггүй байх. Тэгээд өөрийнхөө ашиглаж байгаа бэлчээрийг эрүүл
болгож баталгаажуулах замаар ингээд тэр бүтээгдэхүүн илүү үн хүрдэг ийм одоо арга замыг бол дэвшүүлээд энэ дээр болоодоо багш маань бол голлох, тэргүүлэх үүрэг гүйцэтгэж ингээд арга зүйгээ бол туршсан. За энэ арга зүй маань саяхан хүнсүдэн аж ахуйн сайдын тушаалаар батлагдаад ингээд Монгол улсын хэмжээд нэвтрэх арга зүй болоод батлагдаа явж байгаа нь бас болоодоо багш ажлын бас нэг чухал үр дүн юм аа. Малын индексжүүлсэн даатгал гэдэг төслийг анх 2004 оноос хэрэгжүүлж байгаад ингээд 2012 онд хууль болоод ингээд Монгол улсын хэмжээр нэвтрээ явж байна. Малчтын бүлэг, бэлчээр ажилтны гэрээ гэдэг зүйлийг анх одоо болоод доктор Битгэд цөөхөн 2000 онд Төв аймгийн Эрдэнэ сумд эхэлж байлаа. Энэ хамгийн сүүлд малчин өрхийн анхдагч холбооны эрх зүйн байдлын тухай хууль саяхан 6 сарын 5-нд батлагдлаа. Энэ хууль дотор бас малчтын бүлэг бэлчээр ажилтны гэрээ хийнэ. Энэ гэрээнийхээ дагуу 4 удирлын бэлчээрийг хариуцлагатай ашиглана гэдэг ийм заалтууд саяхан орж батлагдсан маань бидний хийсэн ажил бол төр засгийн бодлого суугаад бидний анхлан дэвшүүлсэн зорилт маань хэрэгжиж явж байна гэдгийг бас нэг баталгаа. Энэ бүхэнд одоо болоод багшийн оруулсан хувь нэмэр бол бас их байгаа. Бодлого судлалын төв Монгол улсын засгийн газар болон олон улсын байгууллагуудтай хамтран 50 гаруй төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжүүлжээ. Володя багш хөдөө аж ахуй, мал эмнэлэг, эмийн болон хүнсний ургамал судлалын чиглэлээр 20 гаруй нарийн мэргэжлийн судлаачид бэлтгээд байна. Багштай хамтарч дотоод болон гадаад бас тодорхой хэмжээний яг энэ эмийн ургамлын судалгаануудыг хийсэн. Нэг сарын хугацаатай бол багштайгаа одоо энэ Орос улсын улсын Бурайдын биологийн научны институт гэсэн энэ том хүрээлэнд одоо багштайгаа очиж бүтэн сар хоёлоо одоо хархан дээр энэ туршилт судалгаа хийж энэ үл одоо миний хувьд бол бас маш их зүйлийг өгсөн. Ерөнхийдөө манай багш бол маш шинжлэх ухаанч юмыг анализ хийж дүгндэг, шавнартайгаа маш их тэгж тулж одоо хамтарч энэ судалгаануудаа хийдэг. Энэ бол одоо үнэхээр одоо миний одоо амьдралд бол маш том одоо өнөөгийн одоо энэ Монгол улсын мал эмнэлгийн салбарын нэгдсэн томоохон бодлогыг хариуцах хэмжээний мэргэжилтэн болох тийм энэ суурийг бол одоо багш минь л тавьж гисэн. Хамгийн анхны номын 1988 онд гаргаж байжээ. 33 настай байж. Хөдөө аж ахуйн техникумын малын багамчнаас зориулсан сургачиг. Бэ цагмд гээд манай нэг багш хамтарсан. Ламза багш, миний багш редакт хийчихсэн. Яг хүмүүстэй хамтарсан, улсуудтай хамтарсан эднэрүүд нэг 96 ном сургачиг гараа явуулах гаргах чадахгүй. Тэгээ энэ чинь бол нэлээд хувь нь бол төслийн хүрээнд бас гаргасан байгаа. Нэг нь болоод нөгөөд нэлээд нь бол мэрэгжлийн чиглэлээр гаргасан. 1988 оноос хойш бичиж хэвлүүлсэн бүтээлүүдээс нь Монгол орны эмт ургамал, Монгол орны эмийн ургамал 1-2 дугаар хэвлэл, Монгол орны эмийн ургамлыг эмнэлэгт хэрэглэх аргачлал, Монгол орны эмийн ургамлын латин, монгол, англи, орос, төвд нэрийн тойл зэрэг бүтээлүүд нь эмийн үйлдвэр, эрдэмтэн судлаачид, эхтэйд сургуулийн багш нарын ширээний ном болоод 20 гаруй жил болж байна. Сайхан намар Сайхан намар жиж байна уу? Ажил үе сайн байна уу? За нутгаар нар явбо. За нутгаар нар энэ жил явж амжаагүй. Гэтэ бороо ногоо сайхан их сайхан байгаад урдж байна. Миний хувьд бол би өөрөө эмзэгч хүн. Эмзэгч хүний хувьд бол бид нар чинь бол эмзэг шинжлэх ухаанд дотор чинь ялгаа байхгүй фармакогноз гэдээ бид нар шинжлэх ухаан дахиад явдаг байхгүй эмийн ургамал судалгаа явж идэг. Яг тэрнтэйгээ хавсаргаад за одоо энэ валиотын судлаачийн гарсан номнуудыг бол ер нь бүгдийг авдаг дөө. За тэгээ Монгол оронд маань ургаж байгаа ургамал нь ер нь хэр их нөөцтэй байдгийг бол нөөцийн судалгаа хийгдэж үгэл. Ер нь энэ номноос л харж байгаа юм чинь нөөц хэр тогтоогдсон бол нөөцтэй үл нөөцтэй байхгүй бол байхгүй ч гэдэг юм уу тий. Газар зүйн тархалт байна уу? За үйлчлэгч утсан яг яаж яваад байна уу энэ дотор гэхэд манай энэ судлаач эрдэмтэн бол үнэндээ сайхан бичсэн байдаг. Эрдэмтэн судлаач хүний хувьд ном товхимол бичгээс гадна ховор эмийн ургамал тарж ургуулж туршилт хийх нь түүний ажлын салшгүй нэг хэсэг болжээ. 16 жилийн өмнө хоосон газар байсан энэ талбайд 30 орчим зүйлийн эмийн ургамал, 10 гаруй төрлийн мод бут, жимсг нь ургаж байна. Эмийн ургамлын цэцэрлэг түрээлэн байгуулна гэсэн зорилготой эхэлсэн энэ нүсэр том ажлыг сайн хамтрагч, сайхан ханыхаан туслалцаа дэмжлэгтэйгээр биелүүлж явна.
Манай энэ бол төрөгний голын одоо эрг хөвөө газар гоё. Янзын сайхан өрсөд. 2008 оноос одоо бид нэр ургамал тавьж эхэлсэн. Тэгээ зарим одоо ургамлын технологиг гадны орнуудаа бас тарих арга зүйг одоо боловсруулъя. Технологи боловсруулъя гэсэн зорилгоор одоо тарьсан. Энийг ингээд Монголд хэрэглэх боломжтой юм. Говийн ургамлын энэ хангай нөхцөл газраа тарьж болж байна. Юуны хүлэмжний нөхцөл тарьж болж байна. Урал чихэр үүсгэж одоо дэлхийд их үнэтэй, үндэсний хүнтэй. Тэр ургамлыг Японы Сумуто Химикл компани эрдэмтэн судлаачтай хамтарч таримлжуулах тийм технологи боловсруулсан. За энэ чихэр үүсний хувьд бол одоо 8 настай болж байгаа. Тэгээ ерөөсөө энэ чихэр үүс гэдгийг бол хангай нөхцөлд хөрөн хөрсөнд бол таримлжуулж болох юм байна гэдгийг бид нар ингээд нотолсон. Энэ манай өгсөн битгэрийн тарьсан улаан долоог нэг ургамал гоё. Тэгээ энэ ургамал бол энэ жимсийн гол нь зүрхний өвчний үед хэрэглэдэг тийм ургамал. Өргөс дулааг нэг техишэ гэдэг ургамал. Мөчр, холтос, навч. Тэгээ мөн жимсийн одоо эмчилгээний зорилттой хэрэгжилж болдог. Азийн төлөгчийн үс гэдэг ургамал гоё. Хоол улсруулах үйл ажиллагаанаас сайжруулдаг тийм урс төлөгчийн үс гэдэг. Монгол хүнчир маань бол энэ цэцэг нь энэ байна. Одоо энэ үрүү байна. Үрийг хурааж яваад энэ үрнээс нь бол эргүүлээ тарьж болно. Би өөрөө хөрс усны инженер учраас энэ талбайг бий болгоход хоёр мэрэгжил маань хоёр талаас нь ялтж байхгүй нийслэл л одоо ийм л үр дүнтэй ажил болсон юм. Хөгснийг одоо энэ хөрс усны инженер хүнийг вэ штэ. Сүүлийн үед эми ургам судлаач бараг болгочихсон. 81 онд л хоёулаа суусан, тэрнээс хойш одоо 44 жил амьдарсан. Тэгээд 44 жил амьдрахад хөгшин маань бол одоо миний бурхнаас одоо над бэлгэлсэн сайхан хөгшин заяасан. Тэгээ хөгшин маань бол ажилсаг, хөдөлмөрч ууггүй. Тэгээ хүүхдүүд маань өсөж өндийж байна. Бүгд сайхан явж байгаа. 2 хүүхэдтэй, 4 аж 3 зайтай. Ийм 7 одоо дандаа банд нар байгаа. Ийм одоо гэргүүл. Тэгээ юуны хувьд бол манай охин бол өөрөө эдийн засгч хуульч мэргэжилтэй. Тэгээ эдийн засгийн хуулиар хоёулангаар магистр хамгаалсан. Хүү маань бол архитектор мэргэжилтэй Монгол улсын. Сургууль төгсөөд хоёулаа оюутны байрнаас айлын караваны өрөө түрээслээд л одоо амьдрал эхэлсэн. Ингээд хоёулаа явж ингээд зүтгэсээр хагаад л одоо битгэрийн л одоо хамтын хөдөлмөр зүтгэлээр л одоо босч ирсэн ийм л амьдрал. Манай өвчин чинь хөдөлмөрчөө. Ямар ч байсан хийсэн бүтээсэн бүтээлүүд нь ингээд одоо төмөн олонд хүрээл ингээд явж байгаа болохтой зэрэгээр юм гэдэг чинь цаанаасаа тэгээд хүртэх ёстой юм жамаа ёсороо хүртгэдэг юм байна. Тэгээд миний энэний хувьд бол их баяртай байгаа. Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цагааны Володя Монгол орон дургадаг намгийн сургар гэдэг ургамлаас дэлхийд өмнө нь нээгдээгүй шинэ бодис бүхий эфирийн тос нээлтсэн багтам амжилттай. Мөн Оросын холбооны улсын мал эмнэлгийн практикт хэрэгэлдэг мастын Монгол улсын мал эмнэлгийн практикт хэрэгэлдэг 11 төрлийн эмийн бэлтгэлийн дам болон хамтран зохиогчоор ажилласан байна. Багш сурган хүмүүжүүлэгчийн хувьд түүний шавнараас 2 шинжлэх ухааны доктор, 40 гаруй боловсролын доктор, 10 гавьяат цолтон төрөөд байна. Бид малаан зохих хэмжээнд нь тоонд нь бариад энэ бэлчээрийн сургаг аваад тацарчих юм бол энэ эмийн ургамлууд бүгд байх юм. Тэгээ энэ бол явандаа Монголыг эко эмийн зах зээл дэлхийд гаргах одоо нэг том гарц гэж би бас бодож явдаг. Маш их хэрэгтэй салбар байгаа юм. Володя гавьяат бол хөдөө аж ахуй, мал аж ахуй, мал эмнэлэг, байгаль орчин, газрын менежментийн салбарт ажиллаж хөдөлмөр бүтээлээ зориулсан ховор мэргэжилтэн. Малын эхэмж мэргэжилтэж, малын эмийн ургамал судлалын шинжлэх ухаанд нээлт хийсэн Монголын цөөхөн том эрдэмтдийн нэг мөнөөсөө мөн билээ. Энэ сайхан салбарт бол намайг одоо татаж оруулсан манай аав ээж байгаа юм. Ламжиг багш гэдэг нэг сайхан хүн байна. Тэгээ дээрэс нь миний одоо хайртай хань Чойж юмцын бүрүүсрэн гэж юмдаг хүн байна. Тэгээ энэ улсуудаа бол одоо маш их баярлж явдаг би. Тэгээ шавнартаа одоо их баярлж байгаа. Ганц болоод энэ том салбар чинь зүтгээд дийлэхгүй. Урд ажиллаж байсан манай мал эмнэлгийн сургуулийн хамт олон. Тэгээд 2 дахь байгууллага бодлого судлалын төвийн хамт олондоо гэрүүл үр хүүхдүүдтэй тусалж байсан хамтарч ажилладаг найз нөхдөд ах トゥう нэртэй бүгдээрэнд нь одоо маш их баярлж байна. Хүн мал амьтан ургамлан байгалийн бүтээгдэхүүн эдгээр нь хоорондоо амин үеийн холбоотой. Эмийн ургамлан байгалийн эко бүтээгдэхүүн өвчнийг эмчлэх чадал нь биширмээр гайхамшигтай.